Арьс харшлын асуудал байсан. Псироз. Энэ хүмүүс маань ямар ч юм уугаагүй, тийм ээ? Тос түрхээгүй. За тэгээд дагаад нөгөө даралт нь бас хэвэн болоод юм уух шаардлагагүй. Сүрдмээр юм амар юмнууд байгаа байхгүй юу? За тэгээд ингээ идгээд сайхан ингээд өөрчлөлтүүд гарчихсан зургамжинд байна. Одоо нэг өөрийгөө буруутгаад ингээ маш их өөрийнхөө дотоодтой юм зөрчил үүссэн. Яг тэрэн дээр нэр нь бол хамгийн гол шалтгаан байсан. За амгалан дүүрэн байцгаана уу. Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарын зочноор манай Жавзан Дулам эгч маань оролцож байна. За Жавзан Дулам эгч маань бол Каван ангахын дасгалжууд хөтөлбөрт одоо шууд үнсэндээ хамрагдаж эхэлсэн. Өмнө онлайн интернет бол бараг л үдийлэн хамрагдаагүй юм байгаа юм байна. За та маань өөрийгөө товчхон харилцуулна уу? Та маань Улаанбаатар хотын өдөө орон нутгийн хэдэн настай вүлээ та маань? Намайг Жавзан Дулам гэдгээ тэгээ би Улаанбаатар хотын. За Улаанбаатар хотын. Тий. Зүйтэй. За тань дээр маань ямар одоо гол асуудал ингээд тулгарсан байсан бэ? Таны дээр одоо гол онш чинь юу байсан бэ? Над дээр их олон жил тулгараад байсан хамгийн чухал асуудал арьс харшлын асуудал байсан. За псироз. Тэгээ би юу ангаахаар яваад данд арьс харшлын эмнэлгээр үзүүлээд, хувийн эмнэлэг энтраар үзүүлээд нэлээд удаа явсан л доо. Тэгэл яг угаагч, тоос эднэрийн хэрэглээл тэгэл нэг зөөлрж алга болоод нэг гарч ирээл тэгэл яваад байдаг гэсэн. Тэгээ би ер нь байнга тэгэл энийгээл нэг идгээчих юмсан гэ ирэл хайгуул хийгээл тэгэл яваад байсан. За тэр псирозтой байх өмнөх одоо бол идчихээд байгаа байна гэж байна. Тэр өмнөх таны амьдралын хэв маяг ямар байсан бэ? Яадаг байсан бэ та? Өмнө би ингээл өглөө ажилдаа яваал тэгэл орой орж ирээл тэгээд их юу тийм ядруу тийм стресс ихтэй тийм байсан байна. Одоо ингээд юу хаар бодохоор. Тий. Би нөгөө байнга уйлуулж оёдл хийдэг байхгүй юу? Тэгэхээр чинь байнга толгой ажиллуулаад тэгэл заримдаа бүр ядрал бүр их гараад ирэхээр эн чинь ингээд ажлын чадамж нь буураад толгой энэ төр айгүй ер нь л энэ псироз айгүйх янгинж өвддөг. Өөрт айгүйх зовиртой өвчөө. Тэгээд загтанж байж яарддаг. Тий, загтан нь хорсон тэгжсэн гів гэнтхэн даралт ихсээд унна. Тэр цаагаараа тийм айгу хорлонтой юм шиг тэгж үзэгддэг юу яадаг. Тэгээд надаа энэ 10 гаруй жил болсон. Би тэр бүр энийг яаж идгийх вэ гэж чимээгүй сайгаал явдаг байсан. 10 гаруй жил бас л хэцүү байдалтай байсан гэсэн үг болоод байна шүү. Тэгэхээр та ангаахаар одоо ямар эмчилгээг хийх вэ? Ямар үр дүнтэй яваад байдаг байсан? Ангаахаар чинь тэгэл бүр болохоо байвал очихоор ингээд тайвшруулах тариа, дусал, хордлого тайлах дусал. Тэгээд дотроос нь бас ганц нэг уух юмнууд өгнө. Тий. Тэгээд тэгэхээр ингээд загтнах нь болоод би ингээд тайвширчгаар хүн юу яад юм. Тэгж хамаг юм ингэж ардлцал даралт малт гэсэн багсалж тийм л. Тий. Тэгэхээр намж байгаа л ингээд яваад байсан тийм шүү. Тийм тэгэл тэр угаагчаар нь угаагаад тосын түрхээд юу яхаар уул ингээд зөөлрөд гуйч чинь. Тийм тэгэл нэг 2 хоноо л байж дахиад цайрал гараад ирдэг. Тэгээд идэг байхгүй юу? За та маань тэгээд яаж явж байгаад энэ жаргаа багшаагаа хөтөлбөртөө энэ Каван ангаахын хөтөлбөр тамагтчихваа. Мэдээл хаанаас олов? Би нэг юу яасан. Нэг фэйсбүүк дээр жаргаа багш коуч энтер гэсэн юм явуулсан. Тэгэл энэ юу нь яадаг хөө юм бол гэж үзсэн чинь тэр нэг өнгөө 5 хичээл байсан байхгүй юу. Тэгээ би тэрийг сонирхож үзчихээд дандаа л хор тавдрыг ярьсан бахаар нь энэ юу нь хор тавдрыг л идгээд талын юм байна. Тэгээ тэр үедээ тэгж бодсон. Тэгээд өнгөрсөн. Тэрнээс хойш тэгэл ажиллаа хийгээл явж итэл нэг өдөр энэ их бурал дээр юутай гэд сайнгүй зуршил гэд тийм нэг ивент болно гэд. Тэгээ тэрний доор нь бас нэг харшилтай тал юм байсан юм аа. Тэгэхээр энэ дээр нэг яваад очиод үгүй энэ юу нь ямар юм гэд. Тэгээ сургалсараа тэнд явж очиод. Тэгээ суугаад гэсэн чинь энэ бол тэгээ сонсоод байсан чинь өргөө идэвхтэй өргөө энэ төр барьцсан энэ төр гэд. Тэгсэн байхгүй юу? Тэгэхээр н бүр гайхаа. 10 сард гэсэн үү? 10 сард. Тэгэл байж байгаа. Тэгээ хамгийн сүүлд тэр ивентээс тараагараа явахдаа танаа идэвхтэй өргөө хаана байдгийг чи яг цоош нэр баригдсан. Тэр зүүн дөрвөн замын зүүн талд нагаа гэд. Тэгээ би
Тий. Тэгэл би энд 2 хоногийнхэн дараа дахиад морилж ирсэн. Энд бүр өөрөө яг энэ хойно автобусны буудлын дээр буугаал алхаал. Тэгэхэд нөгөө арьс харшлын ивент болсон байхгүй. Тэгээ тэрэн дээр би яг анх эхэлж ирэл за би яг энд л суух ёстой юм байна гэж ойлгож байсан. Тийм ээ. Тий. За хоёулаа яаж Кавантад орсон талаар багштай ярина. Одоо би эмчигээ байгаа дээр эмчээсээ асуусан юм аа. За манай Жасан дулам ихч маань анх одоо хөтөлбөрт орохдоо мэдээж одоо ямар хөө он шинжилгээгээ байсангаа эмчтэй бол өгдөг байгаа. Танд ямар шинжилгээний онцтой ирээд одоо түүнээс хойш ямар үр дүн гаргасан энэ шинжлэх ухааны талаас ямар үр дүнтэй байгаа За энэ арсны псироз гэдэг өвчин чи өөрөө ингээд арсан дээр угаасаа ингээд тодорхой онцлохоор хэмжээний тийм тууралтуудтай гадар хайрстай. Тэгээ хайрс нь ингээд хуураад унаад байдаг. Тэгээд ингээд хуурахаараа цаана арсан дээр ингээд нэг юм цусны толготой ч юм шиг ингээд тийм байдалтай байдаг. Би ер нь бол тархмал одоо бүх биеийг хамардаг нэлээд хэцүү гэж байхгүй. Тий. Тэгээ ингээд надтай уулзахтаа бол энэ тэгээ нэг мэдгээд яваад байсан бол энэ 25 оны 5 сараас нэлээд өвөдөж ирсэн гээд тий. Тэгээд яваагүй газаргүй явсан юм билээ 10 гаруй жил. За одоо аршаан энэ тентхийн очоогүй газар авахгүй байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо цагаан арангаа тэгтэл цагаан сүмийн аршаан 10 дангийн аршаан гэдэг аршлын аршаан гэдэг тэрийг ууж үтсэн. За тэгэл одоо сүүлдээ тэр хөх хотод хүмүүс итгэдэг ингээд тэрийг судалж явж байгаад манай энэ хөтөлбөрийг одоо олж мэдээд ирлээгээд. За тэгээ энэ зураг байгаа. Айхтар одоо бүр тий одоо ингээд харахад бол бас нэг хүмүүсийн одоо бүр сүрдмээр юм амар юмнууд байгаа байхгүй юу. За тэгээд ингээд идгээд сайхан ингээд өөрчлөлтүүд гарчихсан зураг чинь байна. Тийм тэгээд энэ арсын дээр за одоогоор бол ингээд нэг юм цагаан энэ суйрлтсан байгаа. Тэгээ энэ ч гэсэн явандаа энэ да идгээд ирэх баг. 2 сарын дотор гэхэл энэ хангалттай сайхан үрдэн. Тэгээ энэ маань энэ хүмүүс маань ямар ч юм уугаагүй тийм ээ тос түрхээгүй. За тэгээд дагаад нөгөө даралт нь бас хэвэн болоод юм уух шаардлагагүй. Сэтгэл зүйн хямрахаа болоод ингээд энэ өвчин нь өөрөө сэтгэл зүгээ бас эргээд айгуух хямраадаг өвчин баггүй. Тавтай байхын аргагүй л байна гэсэн үг шүү дээ. Харшил зүгээр нэг харшил захтнаа чинь ямар байдаг вүлээ. Тэгээ энэ бүх биеэр ингэж гарна гэдэг бол нэлээ хэцүү. Тэгэд арсны эмчин ч гэсэн ер нь бол гарсан тууралт юунууд бол энэ 16 оноос хойш энэ эмнэлэг твтэж барьж эмчилүүлжсэн энэ бүхэн бол одоо ингээд сэтэрлгүй болоод энэ дээд мөч их үед энэ мөчтийн хэлэцгаар нь тодорхой энэ арсны төвшөнд үүссэн юунууд бол ер нь харилсан байна тий гэж энд бичсэн байгаа байхгүй тий. Тэгээ одоо бол юу байна вэ гэхээр зэрэг энэний үлдэгдэл ингээд нэг юм өөрчлөлт байна гэдгийг нэг энэ дэр бичсэн байна. Тий, суурны одоо тий үлдцүүд байгаа. Тэгээ энэ өнгөний өөрчлөлт энэ төр жоохон өөрчлөлтүүд бол энэ эдгэрэл аяндаа ингэж жигдрээд эдгээд ирнэ гэдэгт бол одоо итгэж байна. Зөвхөн одоо 2 сарын дотор ингэнэ гэдэг бол энэ бол галууштай юм. За маш сайхан үр дүн гаргажээ. Танихаас та буян даган байсаа. За бидний дараагийн хэсэг одоо дасгалж багштай ингээд яриагаа болж үлнэ одоо. Манай дасгалжуулагч багш Далаа багш маань ингээд ороод ирсэн байна. Манай Жавсан дулам ихтер маань бол ингээд 2 дасгалжуулагч багш ажилладаг. Далаа Дэвжит маа багш маань хоёр ажилласан байгаа. За одоо ингээд сая ярианд нэг сонсож байгаа та маань бол ингээд ЭД 1 2 3 онлайн хөтөлбөр төрөөс ороогүй. Бас тэр хувь заяа өрөөлтэйгээр л одоо манай Кавант ангайхан дасгалжуулалт ихний хөтөлбөрт хамрагдсан тэр 50 орчин хүмүүс маань ирсэн гэдэгт бол ингээд эргэлзэхгүй байгаа. Тэрний нэг хой өрөөлтэй хүн бол нэхэр та байжээ. За тэгээд одоо түрүүний ингээд ярьсан таач 10 гаруй жилийн юм жоохон шаналгаантай хэцүү ингээд хорсон, майдсан, загдансан тийм ийм зүйлтэй байсан. Өнөөдөр та яг ямар байна вэ? Өнөөдөр бол би надад тийм зовиоргүй, тайван, амгалан энэ бас энэ ингээд ийм эдгэрэлт ийм эмчилгээнд явъя энэ төрхэд бас арга гэрээс аягүй сайн дэмжиж тэг энэндээ л шал ухаа яваад үр дүн нь ямар байх нь шал яв гэд бас аягүй сайн тэгдэг байсан. Тийм тэгээ би бүр манай ажлынхан бас мэднэ. Ажлаасаа 2 сарын чөлөө аваад тэгээд бүр энд бүр тууштайгаа яваад тэгээ өглөө ирнэ өглөө хичээлдээ суугаад өдрийнхөө хичээл суугаад тэгэл орой харна. Тийм тэгээ бүр аягүй тууштай явсан. За, Кавантангаа хөтөлбөрт бол хамрагдж байгаа хүмүүс нь 2 сарын хугацаанд эрчимтэй
одоо хичээл хөтөлбөр хамрагддаг. Тэгээд энэ хугацаа бол яахаагүй баг эдгэрlэгээр өнждөг байгаа бид нар тийм ээ. За одоо дасгалж багшаас нас юм. Манай Жавсан дулам гişтэр та маань ажиллаж байхад ямар хуу одоо үйл явдал сонирхолтой зүйл гарч ирсэн бэ? Бидний одоо багш нарын маань гол чиглэл үүрэг бол энэ өвчин буюу одоо саяны физиологи зүйлсэн сэтгэл зүйн шалтгаан нь юу вэ гэдгийг нь олж тэр үнд нь чиглүүлж тэрийг нь хувиргах одоо энэ гол үйл ажиллагаа үүрэг одоо хийдэг штеп. Тэн дээр маань тараас дасгалжуулалтынхаа үйл явцаас яриад байж гэж хэлсэн. За тэгээд Жавсан дулам гişч маань болохоор өөрөө анх эрэхтэй нөгөө юм ихтгэл үнэмшилтэй өөрөө юм хүссэн, цойрчсон яг ингээ нөгөө шийдлээ хайж ирсэн учраас нөгөө кавант ангаалттай ингээ маш гоё ихтгэл үнэмшилтэйгээр орсон. Тэр нь бол ингээ хамгийн гол чухал одоо нэг үр дүн гаргах нэг нөхцөл боломж нь байсан. За тэгээд кавант ангаалт гэдэг маань зөвхөн одоо ингээ кавант ангаалтын дасгалжуулагч багш нь яг тухайн хүнтэйгээ нэг ингээ бөгөөнд төвлөрөлд ороод тэр даалтгамсрын ертөнцид нь одоо энэ бисроз үүсгэжсэн шалтгаантай яг ингээ харьцаж чиглүүлж ингээ ажиллаж исэн. За тэр утгаараа за тэгээ Жавсан дулам гişийн маань яг энэ бисроз бол ингээ 10 жилийн өмнөөс гэж байгаа боловч бүр яг ингээ биеэр нь нийл гарсан нь үл яг энэ хавраас эхэлсэн тийм ээ. Яг тэрэн дээр нь яг нөгөө гэр бүлийнхэн орчинд нь яг нэг юу болсон нэлээсрозны өөрийнхөө нөгөө юм гимшүүлсэн буруутгасан үйл явдал болсон юмсан. Тэрэн дээр нь болохоор одоо нөгөө өөрийгөө буруутгаад ингээ маш их өөрийнхөө дотоодтой юм зөрчил үүссэн. Яг тэрэн дээр нэр нь бол хамгийн гол шалтгаан байсан. За тэгээд тэрийг ингээд юм байна гэдгийг нь яг ингээд ойлгуулад тэгээд ер нь бол эхний уулзалтаар тэр нь яг ингээд тодорхой ингээд шууд мэдэгдэжсэн. Яг тэрэн дээр нь ингээд алт гомсор нөгөө каунтын төвшөнд ажиллаад за тэр явцдаа тэгээ манай ихч ингээд маш их нөгөө тэгсэн байна. Би өдөө хүртэл өөртөө ийм хэцүү ингээд маш хэцүүгээр юм хүнд хандаж хизээч юм өөрөө өөртөө юм зөөлөн хандаж байгаагүй ингээд бусдад ингээд бусдын өмнөөс ингээ өөрийгөө тавиад яг тэгж явдаг байсан байна гэсэн хүлээн зөвшөөрлөг хийсэн. За тэгээд та маань энийг энэ жоохон ингээ дэлгэрүүлээд яриад өгөл. Тэгээд одоо тохиргоо энэ төр хүртэл бас одоо гардаг шүү дээ маань. Таны тохиргоо ямар хувь байдлаар гарсан. Дундуур нь. Таны багшийн хэлсэн зүйлээр та маань бас өөрийнхөө мэдрэмжээс олцоолаа. Тийм надад тэр бол тохиргоо бол зөндөө гарсан. Ханаа төрсэн юм шиг сонирн болоод бас юу яасан биений өвдөөд дөрвөн мөчийн ангинж өвдөөд халуураад яг нөгөө төрөнд нь өвдөхтэй сэтрээд өвдөө тэгээ нэг өдөр би бүр ингэ болохоо байлаа гэд тэгээ юу яасан тэгсэн чи энэ хэд маань тохиролж явагдаж байгаа гэд тэгээ овоо гайгүй цоглог явж ирсэл дахиад нэг өдөр бас халуураад болохоо байгаад би үрхүүе надад залбирал хийгээд өгөөч би бүр болохоо байлаа гэх. Хүртлийн тэгээ манай хоёр багш одоо өөрөө өөрийгөө ингэж юу яашгүй ингэж хувиргаад тэрнтэй ингэж юу яах ёстой шүү тэргээ сураарай гэд. Энэ тэгээ одоо би ч одоо тэгээ дотоод хүнтэйгээ ярьдаг болсон шүү дээ. Сүүлийн үеийн та маань тэр нэг шалтгааныхаа тэрийг жоохон яаж болох вэ та? Тэр миний юуны шалтгаан бол яг уу ер нь бол нэлээд гүнзгий байсан л да. Тэгээд гомдол, луур, бухимдал тэгээд ер нь тиймэрхүү юмнаас үүссэн байсан. Тэрийгээ бол одоо багштайгаа ярилцаад олж хараа тэгээд ерөөсөө яг тодорхой юм дээр ийм кавант ангаалтын юу ч энэ хүн хурдан сэрэгдэв юм бэл. Тэгээд эдгэрэл доторх энэ дотоод хүн дээр далд тухамсар гэдээ яриад байгаа. Одоо энэ бүхэн чинь сэргээд ингээ хувиргаад янзын болгоод ирэхээр хүн чинь өөрөө бас өөрөө нэг хямртай хүн гэдэг шүү дээ. Тэр шиг болоод харин өөр тийм билээ. Тий. За гайхалтай сайхан юм хүрдэн гаргажээ та маань. За одоо та маань тэгээд ер нь идэгчээд ер нь яах гэж байна? Таны амьдралын зорилгод ер нь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Одоо бидний эдгэрэх гэдэг бол бид нар сэтгэлээр цаад ирэх тэрнээс сайхан эдгэрчж байгаа. Ямар хүн эдгэрээд байна гэвэл тэр өвчин үүссэн сэтгэл зүйн шалтгаанаа за багш нарынхаа нэвшигтэйгээд за бүр бие дагаад манай онлайн бүр өнгөө хүчээ сонсож байгаа хүмүүс эдгэрчж байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ эдгсэн гол үндсэн нь тэр хүн сэтгэлээ засаад өөрийнх нь аашаа өөрийнх нь дургуур гомдол айдас юу вэ энэ болгоны засаад ирэхдээ өвчин бол дараа эдгэрчээд байгаа шүү дээ. Тэгээ өвчин эдгэрэх бол наад одоо зүгээр л нэг өнгөц зүйл. Эдгэрчээд бид яах вэ гэдэг асуулт гарч ирдэг шүү. Танд маань ямар хөө зорилт цаашдаа та яаж хэрхэн амьдрыг гэсэн зорилго тэмүүлэлтэй болсон байгаа вэ гэж бас танаас сонсмоор санагдлаа. Тийм. Тэгэл одоо ингээл ажилдаа орно шүү дээ. Шинэ сар эхлэх гэж байна. Миний ажил тэнд зөндөө овоорцсон л байж байгаа. Тэгэл ажилдаа улам л илүү шамдаж ажиллана да. Тэгээ ирч хүч өндөртэй болоод идэрсэн юм чинь.
Тэгэхээр энэ эдгэрэл бол хэний хүч юм бэ гэхээр таны хүч. Та өөрийгөө эдгээсэн тийм ээ. Жаргал багшийн хөтөлбөр за манай дасгал багш манай эдгэрлийн өргөө бид болвол танд зөвхөн аргын зааж өгч чиглүүлж байгаа тийм ээ. Энэ зүйлийг ашиглаад танаас хүч гараад та бол өөрийгөө эдгээсэн гэдэг бол ялч өмнө зүйл байгаа. Энэ бол таны одоо насан туршийн юм чинь олз омог тэр гайхамшигтай зүйл чинь гэдээ бол тарж байгаа шүү дээ. Таны гэр бүлийн зүгээс одоо ямархуу ойлголт ямархуу дэмжлэгтээрээ таны гэр бүлийн харилцаанд таны эргэн тойронд юм яг юу болж байна вэ? Манай гэр бүлийнхэн чинь намайг энд гараад байгаа юм эдгээчүүл өстой сайн мэг одоо эдгээд ийм болцсон чинь манайхан чи цөмөр баяртай байгаа шүү дээ. Манай аав хөдөөнөөс ирээд эхэндээ яасан ч эсэргүүцсэн үү? Үгүй, ерөөсөө эсэргүүцээгүй. Угаасаа намайг хүргэж ирээл тэгээ явдаг. Би эндээс автобусан сууж очиод тэгэл өдрийнхөө болсон юм машин сугал дотор суугаа явж байхдаа ингээл ярьж байгаа. Тэгэл би ингээл өөрөө ингээл яриад ингээд хахаар эхлээл гайхал идэв байсан. Тэгсэн чинь одоо бүр юу яадаг болсон. Энэ угаасаа нэг орой нөгөө нэг бас хичээл залбирал дээр явдаг байхгүй юу? Тийм тэгэхээр чин зэрэг сонсдгийг би сонсгодгүй байж байгаа сонсгодог болсон. Тэгсэн чинь энэ ч одоо ийм байдаг. Үгүй юм уу гайхалтай юм тэр далд ухамсарч байгаа гэсэн шүү дээ. Намайг л бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Тэгээд энэ дашрамт хэлгээд тэр бүр сайн намайг юу л хийх бүх юм дэмждэг. Төвхтөө маш их талархлаа гэж хэлээ. За үеинд даган байсаа да. За тэгээд ахиад нэг юм нөгөө тодруулаад яхад одоо жишээ нь Жавзан төлөмгч маань одоо яасан шүү дээ. Ингээ сүүлд нь сая бас нэг хэдхэн хоног өмнө ингээд хямарсан байхгүй юу. Тэгээд тэр хямраад ингээ бас миний төлөө залбираараа энэ төр гэдсэн байхгүй. Тэгээд энэ бол ингээ таны сэтгэл зүйтэй ч холбоотой юу болсон бэ гэх ингээ тодруулаад асуусан байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай их тэгээд яг ингээ бид нар ингээ залбирлаагээд орой. Тэгж та одоо ингээ жоохон ингээ тайвшраад ингээ тхээ гэдэг нөгөө юм хөнгөн залбиралд оруулаад тэгээд нөгөө унтаад өглөөнөөс хэрэгтэй нөгөө юм сэтгэл зүйд нь яагаад тийм хямрал үүссэн бэ? Тэгээ яагаад нэг халуураа толгой молгооны өвдөд ингээ янз янз болсон. Тэгсэн чинь ингээ цаана бас яг сэтгэл зүйдэр нөгөө гэр бүлд нэг юм дээр юм дургуйцал үүссэн. Тэгэнгүүт нөгөө далд ухамсарын тийм хариу үйлдэлийг үзүүлсэн байсан гэдэг бас ингээ маргааш нэрхтээ ойлгочод ирсэн байхгүй юу? Тэгсэн. Тэгэхээр ингээ бүх юм яг ингээ сэтгэл зүйр ингээ холбогдож байгаа гэдэг ингээд мэдрэгдэж байгаа. Тэгээд манай их чинь гэр бүлд нь бас маш гоё өөрчлөлт гараад төхөр энтрийнх нь ажил нь сайжраад ингээ цаана дүүнер дээрээ манай их ч одоо баг ингээ хөөчлөлт юм шиг бас өөрчлөлт давхар гарсан юм. Тийм өсвөр насны манай нэг дүү охин нэг хамар дээгүүр нь өсвөр насны юм гараад тахгүй. Тэгээ би нөгөө юугаа зааж өгсөн тэгсэн чинь нөгөө чинь нэрээ анаа нөгөө гараад сивж алга болчихсон. Тэгээд нөгөөдөл чи одоо бүр нэрнгээсээ таны юу чин сургалт чи айгүй хэрэгтэй юм байна. Тэгээд намайг утсаа унтраацсан ингээл байж байвал заа. Угаасаа тэр идгэлэрхээ өргөн дээр л байгаа юм байна. Угаасаа цөмөрөдгийг ойлгоо. Би утсаа онгойлгоцсон байх юм бол за одоо ирж байгаа маань эсвэл завтаа болж байгаа юм байна гэж ойлгодог байсан. За ингээд баярлалаа. Танд маань өөр нэмж хэлэх зүйл байвал хамаа хэлээ. Тэгээд энэ өдөр ахын дугаарыг хэлээ. За энэ сайхан эдгэрлийн өргөө барьж ин олон түмнийг эдгэж байгаа жаргаа багштай талархаад баршгүй. Тэгээд менторлоод одоо миний дотоод ухамсар хар багын гомдол харуулсал одоо юу л гэдгийг бүх юмыг ингээд имчил тэгшдүүрэн болгож өгч байгаа хоёр багштай баярлалаа. Энэ өргөөнд байгаа 5 тухтай байлгаж байгаа энэ олон ажилч та бүхэндээ цөмөөрөнд нь талархлаа гэж хэлээ. За баярлалаа. За тэгээд өөрийнхөө одоо зүрх сэтгэл биед багш нарын чиглэлтэйгээр өөрийнхөө хүч хөдөлмөр цагаан зарцуулсан энэ зүйлээр гэрэл гээгээ тусгаад ингээд эдгэрлийг олж авсан энэ сайхан гэрэл гээгээд нь хорвоо ертөнцийн улам сайхан төгтөлөх болтугай гэж хүсэн өрөөгөөд энэ удаагийн дугаарыг энэхүү өндөрлөё. Баярлалаа. Баярлалаа.